Сайн байцгаана уу? Зочтой алхалт маань инфо эхэлж байна. Сайн байцгаана уу? Өглөөний мэнд хүргэе. Амар мэнд клубын урилгыг хүлээж авч ирсэн та бүхэндээ баярлалаа. Баярлалаа өглөөний мэндээ. Аль клубаас ирсэн лээ? Их чин Ахмад явган алхалтын клубээс. За их. За сайн байна уу? Өглөөний мэндээ хобби клубын багсан сүрэн байна. За баярлалаа. Одоо бүгдээрээ ингээ алхалтаа эхлэх үү? За тэгээ. За алхаандаа гаръя да. Баруун өргөлөөр төгсөж байна. Ингээд хадчихнаа. Хобби клубын алхагч нэг чангалчтай байна. Алхалтын дээр нэгдээд тэр удаж байгаа ууланд алхаад хэдэн жил болж байгаа. Ууланд алхсны тэр ашиг тусын талаар та яриа. За тэг чин алхаатыг удаг 3 жил 4 жил үргэлж орж байгаа. Тийм Монголын алхалтын холбоо дэрэгдэх клуб болох хобби клубт их чинь алхаад явж байгаа. Тэгээ алхаад ерөөсөө эрүүл мэнд одоо бидний насны хүмүүст одоо тэр хамгийн гол чухал нь эрүүл мэнд юм чинь. Тэгээ залуучууд та бүгдээ дагаал клуб дээр тэгээд алхаал 100 хавар намар өвлөхгүй алхам заримдаа өндөр уул руу дайралт хийн хүүхдүүдийг дагаал тэгэл явж байгаа. Эрүүл мэнд маш ашиг тустай. Эм тан уун гэж юусэн сүүлийн 3 жил мэдхгүй болсон. Дарсны юм офс ажилтан гэсэн учраас нөгөө дарсны хүмүүс гэсэн одоо л ийм өгөхгүй 3 жил болж байна. Алхалтын үн цэнийг утгаар нь мэдрээд явж байгаа хүн байна тийм үү? Тий, алхалт гэдэг бол ерөөсөө л эрүүл мэнд эмэгцэгц тэгэл хамт олон за тэгэл найс нөхөд штеп. Ерөөсөө дэгж урам. Хамгийн гол дэгж урамтай байгаа л сайхан алхаал гоё соёлтой болгосон бүх юмыг сурж байна да. Энэ алхаж байгаа одоо 50-60 мянган хүн байгаа юм чи. Тийм хүн болгоноос л юм сураад явж байгаа. Та эдээс ч гэсэн алхалтыг сураад утлаа үдэхээс ахуулаад тэгээд сураа явж байгаа. Одоо бас заалгаад явж гин гэсэн. За баярлалаа. За баярлалаа нөхөө. Бид явахаар баруун өргөл рүүгээ төгсөж байна. Монголын явган холбооны басны нэг гоё чимгэн байна. Ногоо хантаад байдаг шүү дээ. Сайн талаараа яриад. Манайхны одоо нэгсэн журмаараа өмсөх зорилтын баг хамт олон гэдгээ илэрхийлэх тийм зэрэглийн хамтаац бол бидний энэ өдөр тутам өмс алхалтандаа хэрэгэлдэг энэ ногоо хамтаац байгаа. Ногоо хамтаац өмснөөрөө бид Монголын явган алхалтын холбооны гишүүн гэж нөгөө нэг олон хүмүүс алхаж байгаа. Тэднүүстэй бол онцлог. Тэгвэл ногоо хамтаац мань ингээд өөрийн гэсэн зориултай эндэнэ ийм сальбеткай одоо ижээ би уцаа хийцэн байна. Тэгээ одоо манай ногоо хамтаац чинь логотой ийм үнэтэй ингээд тий. Тэгээд энэ болохоор биднээсийг нөгөө нэг ой модон дээр явхад хувцас тод өнгөтэй хувцас өмсөх ёстой. Тэгээд энэ бол аюулгүй ажиллагааны биднээсээ бол аврах хийдэм байгаа ерөөсөө. Ямар нэгэн аргаар шөрмөс татах юм уу, ямар нэгэн осол эмдэгдэл болоход тод хувцастай модны цаана эрэг нуугад байж хат бол харах зориултай. Энийг өмсөд биднээс алхахад бол нэг холбоо клубтэй хамрагдаад хүмүүс байгаль орчны явган алхалтын тухай ойлголтыг уулзахгүй ч гэсэн хажуугаар зурж байгаа хүмүүс ойлгодог байхгүй юу? Ингээд энэ хантаазыг өмснөөрөө биднээс бол өөрөө өөрсдөө 100 болвол их амар. Одоо миний хувьд бол ингээд уцаа хий чинь энийгээ хий чинь тэр хантаазаа өмсөөл ингээд олон түмэнтэйгээ ингээд анд найзуудтайгаа дүү нартайгаа ингээд алхахад бол миний хувьд бол маш их бахархалтай. Таны энэ цонхон дээр маш олон гоё орсон газруудын тэмдэг лого нэмэлтээрээс та яриач. Одоо тэгээд манай ерөнхий явган алхалтын холбооны маань үндсэн ураа болсон алхалт үн цэнийг бүтээн гэснийг бол өөрсдөө ингээд шигүүлээд хийцэн байгаа. Энэ болохоор манайхны нөгөө нэг жил бүрийн 1 сарын 1-ний нарыг хардаг ноён уул маань. Ноён уул нь би 23, 24 сая энд одоо 26 оныхыг болохоор баажин тэмдэг өгсөн. Тэгээд нөгөө нэг манай явган алхалтын холбооноос нөгөө челленж алхалт 100 км зарладаг. Тэрэнд би 9 удаагийн аймаг болон 900 км алхалт хийцнээс энэ дээр увс 100 км, домгийн говь 100 км байж байна. Энэ болохоор нөгөө Төмөн Тэмээний баяр, манай Цэцэгүн хайрхан, энэ болохоор манай дархныхны баян уул алхалтны энэ мэтчлэн болвол баажуудыг ингээ ойц сүнгээ гойсон байгаа гэж байна. Гоё юм тий. Миний өмнө клубын төвийг болон холбооны тогтмол гишүүнийхээ төвийг Монголд явж байгаа. Баасан сүрэн штеп авдаг бүгдээрээ цэцгай. Монголын явган алхалтын холбоо гэдэг энэ том үрх гэр гэж энэ гоё том байгууллага хэдэн гишүүнээр эхэлсэн бэ? 22 оны 9 сард юужсэн холбоороо нэгдэж алхсан. Тэрнээс өмнө болохоор би 2008 оноос ер нь өөрийнхөө завтай үедээ ганцаараа богдуул дугуй цагаан зүү хайрхан баруун оргил руу ганцаараа алхдаг гэсэн. Тэгээ охин маань харин та одоо нас жоохон явчлаа.
энэ холбоонд алхаа гэж санал болгоод тэгээд холбоонд ороод хобби клубт алхаад одоо 3 жил 4 жил болох гэж байна. Та ингээд хобби клубийнхаа тугийг мөн тогтон гишүүний тугаа мандатад явуулж шүү дээ. Хизээ тогтон гишүүн болсон бэ? Тогтон гишүүн чинь би 23 он тогтон гишүүн болсон. Тэгээд яваад 500 тэгээд мөнгө сардагд нэг удаа асар тайханд 2 удаа энэ жил 3 дахь тэгээд их богд ууланд гарсан одоо хүүтний оргил руу багаараа хоббигийнхан бас гарахын төлөвлөгөөтэй байж байгаа. Тэгээ ууланд алхсаар би яагаад алхсан гэхээр эрүүл мэндтэй анхаарч алхсан. Ер нь сүүлийн үед даралт бол нэг сүүлийн 2-3 жил нь бол 150-аас 170 хүрээд байсан. Тэгээд алхснаас хойш даралт маань хэвээ. Тэгээд сэтгэл санаа маань аягүй сайхан юм амар амгалан мэдэрч уул усандаа алхахад их гоё байдаг да ер нь. Тий. Уулын бусаас байгаа тиймэр үн мөнхөд таныг ивэх бай. Өрөөл Батарчгөө. За бидэнтэй хамт ингээ 2 дахь алхсан ихчтэй баярлалаа. Та өөрийгөө танилцуулна уу? За намайг Батлам гэдэг арбитр холбооны алхагч байна. Одоо алхаад 4 дахь жилдээ явж байна. Өнөөдөр бол амар мэндийнхаа залуучуудтайгаа ингээд зүүн оргил, дашин хад, зам назрын агуу гэсэн чиглэлээр алхаад бууж ирлээ. Бүгд мундаг алхлаа. Тэгээд энэ залуучуудтай ер нь улам их амжилт хүсье да. Тэгээ Энтэй олон алхалтыг хамтдаа хийгээрэй. Гоё та маш гоё зөвлөгөө өгдөгт нь баярлалдаг шүү гэчээ. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. за баярлалаа. Та нар ч гэсэн өдөр сайхан өнгөрүүлээрэй. Өнөөдөр хамтдаа алхсан та бүхэндээ баярлалаа.